За ийхүү бүрэн эрхэнд дуссан гишүүдэд төсвөөс 12 сарын турш гишүүдийн үндсэн цалинтай тэнцэх мөнгөнд тэтгэмж олгох нь нийгэмд ялгууртай байдлыг үүсгэсэн гэх асуудал улсын хурлд орж ирэхдээ зэрэгцэн улсын хурал засгийн газрын гишүүдийн үндсэн цалинг улсын дундаж цалинт хүргэн буулгах цогт гэрэл гишүүнийг гаргасан санал зарим гишүүнийг бухимдууллаа. За засгийн газарт төсвийн урсгал зардлаа танаж боловсрал эрүүл мэндийн салбархны үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх боломж байгаа ч төсвийн ерөнхийлөн захирагч нар асуудлыг өөрсдөөсөө тойруулсаар байна гэж сөрөг хүчний гишүүд шүүмжилсээр байгаа юм а. Багш эмч ажилчдын цалингийн үндсэн цалинг нэмэх хилцээг дагаж улсын хурлын гишүүн засгийн газрын сайд нарын цалингийн асуудал анхаарлын төвд орлоо. Улсын хурлын гишүүдийн авдаг өнөөгийн 7 сая төгрөгийн цалин нь улсын дундаж болох 2.7 сая төгрөгөөс 2.5 дахин өндөр. Энэ нь нийгэмд дэгш бус байдал олон төвсвийн шудраг бус хуваарлалтыг илтгэсэн дүү юм а. Тиймээс иргэдийн итгэлийг хадгалах үүднээс гишүүд цалингийн тогтолцооны ил тод үр дүнтэй байдлыг хангах бодлого дэвшүүлэх нь зүй ёсныхч бодит байдалтай нийцэхгүй гэж үзэх гишүүд байна. Иргэдэл гишүүний хувьд цалингаа бууруулах санал нь давхар бизнесийн орлоготой гишүүдэд тохирно гэж ярьсан юм а. Би бол цалингаар амьдрэх хүн учраас бэлэн биш. Үннээ л хэлэх ёстой шүү дээ. Чи цалингаар амьдрэх улсууд бол хамаалаггүй шүү дээ. Тийм ээ? Одоо бизнестэй одоо би бол бүх насаараа цалингаар амьдраад өдийг хүртэл явж байгаа. Гэтэ зэрэг одоо цалин бол уламжийн байж ажил би чи гайгүй ажиллаж амьдрын. Засгийн газрын сайд нар нь ч юм уу хурлын гишүүд нь мэдрэмжтэй ажиллах болов. Ард түмэн ямар цалингийн дундчтай байна. Тэр цалинг аваад ирэхлээр бас өөрт нь мэдрэмж өгөөлгүй дээ. Тэр айгүй зөв санал шүү дээ. Таны хувьд бол дэмжиж байна. Дэмжиж шүү дээ. Тэг л байт. Улсын дундаж цалинтай байх санал нь олон нийтийн дэмжлэг хялбархан авах популист шинжтэй иргэдийн дунд дэвш байдал хариуцлага гэх сэдв хүчтэй тул ийм санал улс төрийн нэр хүнд өсөгдөг гэвч бодит хэрэгжилтэнд хууль тогтоох байгууллагын чанарт сөргөөр нөлөөлж болцшгүй. Хэрвээ ямар ч албан тушаал хамаарахгүй бүгдээрээ адилхан цалин авч болдог бол энэ цалингийн сүлжээ гэж байгаад их юм. Ажил албан тушаалын ялгаа гэж байгаад их юм. Тэгвэл бүх төрлийн багшийн цалин бол 2 сая 700 болохгүй. Яг л тийм логик сонсогдчихлээ. Гэхдээ их хурлын гишүүн гэхлээр бас нэг тодорхой үүрэг хариуцлага хүлээж байгаа тэрэндээ зогцсон цалин саваатай байх хэрэгтэй шүү дээ. Цалингүй ажил гэж юм байхгүй шүү дээ. Бууруулах боломжгүй. Тэрийг одоо мэдгүй. Эцэст нь улсын хурлын гишүүдийн цалин улсын дундажтай тэнцвүүлэх санал нь нийгмийн шударгасны илэрхийлэлт мэт дарагдавч улс төрийн тогтолцооны мэрэгжлийн чанарыг сулруулж хараад бус байдлыг эрсдэлд оруулах сөрөг талтай иймээс асуудлыг дан ганц цалингийн хэмжээгээр бус төрийн хариуцлага үр бүтээмж ил тод байдлыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд шийдэх нь илүү оновчтой улс төрийн гарц юм а.